Би нутгийн Бабка баяр сайхан ахны тухай ерөнхийдөө өөрийнхөө үзэл бодлыг ярьчих гэж бодож байна. Дээрээс нь гол нь тэр өвлийн морин уралдаан, хаврын морин уралдаан, намны морин уралдаан буюу энэний өв уламжлалыг сэргэх тухай бас ярьчих гэж бодож байна. Юу бэ гэхээр би бас Бабка ахтаа санал нэг байгаа. Өвлийн морин уралдаан, хаврын морин уралдаан, тийм үү, намны морин уралдааныг сэргэх тийм зүйтэй, өв уламжлалтаа бол сэргээх нь зүйтэй гэдэгтээ би бол санал нэг байгаа. 100% санал нэг гэж байгаа. Харин өмнөдөө яагаад би тийм ээ өвлийн морин уралдааны зорилго бол нэгт ураны жисаатыг тараах, тий, өвлийн морин уралдааныг тий ингээд өвлийн морин уралдааныг эсэргүүцээ, тий, тодорхой хэмжээ жоохон яриа хийжсэн бэ гэхээр та бүхэн миний ярианд дээрээ үзчихсэн бол ойлгомжтой би ярьсан байгаа гэж бодож байна. Би давтаад ирчээ. Нэгт тийм ээ яг ингээд нэг уран буюу тийм ээ хүрийн үжил газар руу ингээд шахах чинь аюултай болох чинь гэдэг ингээд жагсаалт болж исэн чинь гів гинтхэн өвлийн морин уралдаан ингээд хизээ болж исэн мэсгүй өвлийн морин уралдааныг жагсаалыг гів гинтхэн ингээд дэмжиж гарч ирж исэн хэдэн хүмүүс Монголын хөдлөө нэг ч ихсэж байгаагүй хүмүүс гів гинтхэн өвлийн морин уралдааны ураны эсрүүцэж ихсэжсэн чи гів гинтхэн өвлийн морин уралдаан гэдэг нэг сүрхий жигсаал цуглаан зохион байгуулалт гараад ирсэн. Заавал жигсаал цуглаан зохион байгуулж юм яадаг юм. Зүгээр өв уламжлалаас сэргээе гэж хижээл хүстэй хэлэл болоо шүү дээ. Заавал шүү гэж ураны эсрэг жигсэжсэн жигсаалтыг хажуугаар нь гарч иж тэгээ жигсаалыг бүлээд туулж байгаа юм шиг сенсацыг дарж байгаа юм шиг нэг иймэрхүү харагдсан болохоор би тодорхой хэмжээнд бол тэр жигсаалыг тэр өвлийн морин уралдааныг тэр гэж гарч ирээд жигсэжсэн хүмүүс миний жоохон дургүй өрөө тухай үедээ иймэрхүү яриа хийжсэн. Тэгэхээр би энэ дээрээ би тодорхой хэмжээнд тайлбар хийх би юу гэж хэлэх гэж байгаа юм гэхээр зөв 100% зөв. Бабка баяр сайхаа таны зөв шүү зөв. Өвлийн, хаврын, намрын хамаахгүй бид хизээ уулзах нь хамаахгүй. Өвлийн, хаврын, намрын маань хамаахгүй. Морин уралдаанд сэргээх нь зөв гэж би өөртөө хэлмээр байна. Тэгтээ гол нь бид нар яг ч гэвэл бас тодорхой хэмжээ жоохон Сибирийн хүйтэн салхи малхийг те өнгөрснийх нь дараад нь ядаж тийм ээ цаг хугацаагаа бас харуулж иж бас жоохон яг ерөнхийдөө өвлийн Сибирийн салхитай өдөж оролдож болно тийм үү. Гэтэ яа нөхцөл байдлаасаа хамаарат. Тэгэд Бабка баярсахаа бол ерөнхийдөө маш зөв тайлбар хийж хэлээ л те. Тэр эрдийц мэрлийстэй допинг мопинг шахацсан аимшигтай ингээд хурдлж байгаа тэр мөрөн уралдааныг бол өвөл бол одоо зохиоход бол арай хатуднаа гэдгийг бол өөрөө бас хэлчихжээ л шүү дээ. Тэгэхээр би ерөнхийдөө энэ дээр би юу гэж хэлж байгаа болохоор тийм шүү тийм. Бабка баярсахаа зөв. Таны зөв шүү тий. Би яг тантай хэд юм дээр санал зүрлэгч л байсан л да. Тэр хөвшин настай хүмүүсийг тэ зөвхөн улс төрд оруулна гэхлээр би бас тодорхой хэмжээж байгаа санал зүрлэгчсэн. Яагаад гэвэл ихвчлэн хөдөлтөгдсөн тийм ээ нам дагаж хоолоо олж идсэн хөдөлтсөн урвч хөвшин шарваачт нь ихвчлэн амьд үлдсэн байж дээ. Шараач бишүүд нь үнчээр явснууд нь айл хэзээ үтсэн байж дээ. Тэгээ шараач биш тийм хөгшин өмнө хаанаас олох юм бэ гэдээ би урд нь яхаа санал зүрлэжсэн. Би тэгээ энэ дээр ч гэсэн би одоо ч гэсэн дэж байгаа хэвээрээ байгаа. Тэгтээ ерөнхийдөө Бабка баярсахаа энэ дээр бол таны зөв шүү. Бид нар өв уламжлалаа хатгалж авч үлдэх нь зөв шүү гэж би өөртөө хэлээд энэ яриагаа өндөрлөө. За тэгээд өнөөдөр 2025 оны 2 сарын 7-ны 16 цаг 17 минут болж байна.